Монголоос ирсэн хараалтай авдар. За юу яцхан бамбарнууд минь. Өмнөх киногоороо нэлээд дээр үеийн буюу бүр 1995 оны Dark кино оруулсан бол энэ удаад манай монголчуудтай сэдвэн холбогддог нэгэн сонирхолтой киног оруулахад бэлэн боллоо. Энэ кино нь Монголоос авчирсан хараалтай авдрын тухай 2024 оны дүй шүү. Яг тэгээд энэ киноны тухай нэх бас үрхий ухаад байх мэдээлэл одоогоор байхгүй байгаа тул олон юм ярилгүй шууд 2024 оны дүй шүү гэх кино руугаа орцгоё. Сурсан ёсороо хэр их таалагдсанаа 1-10 оноогоор дүгнээ доор комментоор бичээрэй за. Манай киноны гол дүр болох профессор Ажийн утсаараа охин лууга задахтал охин нь утсаа авахгүй байсан тул миний охин утсаа авал да хичээл нь ямар хуу байна? Шинэ найзуудтай болж гин үү? Ээж руугаа эргүүлээд яриарай за хэмээн дууд шуудан үлдээж буугаар кино маань эхэлнэ. Ажлын шинэ нэг өдөр эхлэхэд ахлах профессор нь дуудснаар очвол ахлах нь "Хүй сонссноо цаан чин өнөөх алдарт уран бүтээлч Камбионжигийн Тасон галерей дээр шинээр үзэсгэлэн гарах гэж байгаа юм байна. Энэ Движүг гэх нэртэй авдрыг уран бүтээлч Кан өөрөө Монголоос авчирсан гин. Монгол нүүдэлчид хүн хорихтой ашигладаг байсан гэсэн. Наад авдрыг чинь үзэсгэлэндээ гол онцлог бүтээл болгож тайлбарлах хэрэгтэй болсон гэсэн. Яагаад ч юм Кан уран бүтээлч наад авдранд чинь бааргалд онцчихсан байна лээ. Гиснээс Ажина чи өнгөрсөн жил өөрийн үзэсгэлэнгээ маш амжилттай гаргасан штэ тий. Тим юм чинь энэ үзэсгэлэнд оролцол яаж байна хэмээн маш гоё саналыг маш огцом асуухан тэр. Манай хүнч тэр том алдартай уран бүтээлчийн тэр том галерейд нь гарах үзэсгэлэнд нь өөрийн гараар оролцсон гэхлээр юу гэж үгүй хүү инээд алдаад тгий би оръё гэх нь ойлгомжтой. Ахлах нь ч өөдөөс нь би чамайг санал болгох гэж зөндөө хөөцөлдсөн шүү. Дажгүй сайн сурлагатай хоёр сурагчаа туслахаараа авчих гэх ба манай хүнийг өрөөнөөс гарсны дараа өнөөх алдарт Кан гэх уран бүтээлчтэйгээ уцаар би нөгөө өнгөрсөн жил үзэсгэлэнгээ гаргасан Ажиныг таны үзэсгэлэнгийн ажил томилцсон шүү. Тийм ээ маш хөөрхөн. За тэгэлгүй яах вэ? Би яаж хийж байгаа тантай уулзуулнаа. Хэмээ ярьж байхыг нь бодвол зөвхөн уран бүтээл дээр биш бас өөр балер зүйл төлөвлөөд л ах шиг байгаа. Энэ үеэр манай Ажин ч ахлахынхаа хэлснээр энэ үзэсгэлэнгийн ажил дээр өөртөө туслуулахаар мастрын 2 сурагчаа хэдийнэ сонгочихсон байдаг. Энэ эмэгтэй сурагч Хёно болон эрэгтэй сурагч Вүсү. Оройн нь манай Ажины гэрт дүүн ирэхэд тусдан дүүдээ зориулж стейк шарж өгж байгаагаас нь харуул манай хүн цагаан хоолтон болж таарах ба дүүдээ үргэлжлүүлэн ярьж байгаагаас нь сонсвол нөхрөөсөө салчихсан охин нь нөхөр дээрээ байдаг тул хөөрхий охин лууга залгаад л байсан болж таардаг. За ингээд өнөөх мундаг уран бүтээлчийн өөрөө Монголоос авчирсан гэх авдрыг нь хүлээж авснаар танилцаж эхлэндэ. Хүргэлтээр дөнгөж авчгаад л харахад нэрэл яг л Монгол дуу цоочтой нэлээд хуучин дуул энгийн нэг модон авдрал байхан тэр. За ингээд туслах 2 сурагчаа сонгочихсон тул төслийн багаараа уулзалтахад өнөөх ахлах профессор нь ямар муухай харилцааны доголдолтой хүн гэдг нь харагдана. Манай хүн рүү мах энтер идэж байл даа чи одоо яаж ногооноос хэрэгтэй эрдэс бодисоо авч чаддیں۔ Зэрлэг баранд өдөр болгон дүүпүү өгвөл амьд явж чадахгүй энтер гэснэ 2 сурагч руу та хоёр ч нэрээ хосууд илүү нэлээ хэдэн жил хамт сурсан штэ тий. Эртхэн уучраа оол химэн араас нь тэнэг зүйлс ярьсаар л байдаг. Энэ балаа ярианд нь сандарч төгдөрсөн эрэгтэй сурагч үгүй би нөх Хёно миний сонирхол биш ээ. Харин Ажийн багш яг л миний сонирхол гэд бас хурган багштай крашилж явдгаа илэрхийлээд амждаг. Ахлах профессорын эли балаа яриа гүрийд сонсож суусан уулзалт дуусаж манай хүн гэртээ ирээд дахиад л охин лууга залгахтал бас л авдаггүй. Маргааш нь ч болж манай гурав ажилдаа орон өнөөх авдрыг харангаа зяаваз энийг л хэдүүлээ гоё тайлбарлаж илэрхийлэх нь бидний хамгийн гол даалгавар гэсэн үг шүү. Монголчууд хүн хорихтой ашигладаг байсан
гэхээр гээд ярилцаж байхад нэг дугаараас байн залгаад байсан тул манай хүн ч ажлаа орхиод өнөө залгаад байсан хүнтэй уулзахаар очтол айл 10 жилийн өмнө үерхэж байсан X найз залуу нь байхан тэр. Тэгснэ бас л нэг муухай бүдүүлэг нөхөр байх ба чи ч халуухан хിവэрээ вэ шүү. Гэхдээ үерхэж байхдаа чи надад нүцгэн бие огт харуулж байгаагүй шүү те. Хэмээн зохисгүй үгсийг араас нь урсгаж эхэлдэг. Манай хүн ч за юу ярих гэсэн хурдан хэл би завгүй байна. Гэтэл өөдөөс нь чи ч өнгөрсөн жил хувийн үзэсгэлэнгээ амжилттай гаргасан байлээ шүү те. Гэхдээ чиний тэр нэг од олоод байсан бүтээл Maze Garden чинь айл 10 жилийн өмнөх миний нэг зурагтай бүр яг адилхан байлээ. Ерөнхийдөө бол чи хуулбарлчихсан л байлаа шүү те. Тэр зурагч нь алдар нэр авчирсан болохоор л чи одоо уран бүтээлч кантай ажиллаж байгаагаа ер нь мэдэж гин үү? 10 жилийн өмнө намайг хайчгаад одоо бүр уран бүтээлийг минь хуулбарлана гэхлээр арай болохгүй штэ. Хэрвээ би өргөдөл өгвөл яах бол гэдэл ерөнхийдөө бол манай хүнийг шууд сүрдүүлж эхлэх юм тэр. Манай ажийн ч өөдөөс нь би одоо чиний уран бүтээлийг хуулбарлах уу те? Өөрийгөө битгий тийм их юм бодоод өргөл гаргавал гарга гэд тас хийдэл хилчгээд л гараад явчихдаг. Оройн гэртээ ирээд өнөө хуулбарлсан гээд байгаа зургийг нь үзвэл X найз залуугийнх нь ярьсан зүйл нь бас ч нэг тийм ор хоосонгүй зүйл биш л юм шиг харагддаг. Манайхаа энэ X нөхөр X найз залуу хоёр нь хоёр өөр хүн шүү за. X нөхөр нь бол хэдэн жилийн өмнө манай хүнээс салаад явсан нөхөр нь. Харин саяны тэр X найз залуу нь бол айл 10 жилийн өмнө үерхжсэн залуу юм байна лээ. Хэд хоногийн дараа манай хэд өнөөх дүйжөв нэртэй авдраа хэрхэн үзэглэн гаргах тухай концепт санаагаа ахлах профессортой танилцуултал ёстой нэг толгоогоо эргэтэл загнуулаад гараад ирэх нь тэртэй. Хөөхий хоёр туслах нь ч багшаа бит хоёрыг уучлаарай бит хоёроос боллоо гэхэд манай ажин зүгээрээ та хоёрын буруу гэж юу ах вэ? Хэдүүлээ ахаад өөр санаа олёо л гин. Нэг сонин зүйлээд босоод ирэхэд сая зүүдэнд нь харагдсан өнөөх авдарны цоожны түлхүүр нь нээрэл хөл доор нь гараад ирдэг. Өдөр нь ажил дээр очиод түлхүүрийг цоожинд хийгээд онгойлгоод үзтэл дотор тал нь бүр ёроолгүй мэтэл харанхуй харагдах ба нэг тийм сонин хин нэгэн тасралтгүй юм шивнээд байгаа мэтэл чимээ сонсогдоод л байхан тэр. Манай хүн ч гайхаад гөлрөө зогсож байтал ахлах нь өнөөх алдарт Кан гэх уран бүтээлчийг дагуулад урланд нь ороод ирхэн тэр. Өнөөх уран бүтээлч нь шууд манай хүнийг твэрч авч мэдлснэ. За энэ авдар дээр гоё концепт олсон уу? Ийм авдруудыг эртний нүүдэлчин монголчууд хүн хорихтой ашигладаг байсан гэж байгаа шүү дээ. Бүүрч болоогүй. Яг наад авдар чинь яагаад хараалтай болсон түүхийг сонсох уу? Нэгэн нүүдэлчин монгол аав өөрийн охиноо нэг хүнтэй гэрлүүлэх гэсэн боловч охин нь тэр хүнтэй гэрлэхгүй гэд байсан тул өөрийн төрсөн охиноо энэ авдарт хийгээд бүр үхтэл нь хорьсон гэсэн. Хамгийн сонин нь охин нь тэр хүнтэй гэрлэхгүй гэд байсан гол шалтгаан нь өөрийнхөө дүүдэд дурлцсан байсан гэсэн. Яах вэ? Тэр дүү нь хойд ээжийнх нь хүү гэхлээр ямар ч цусан холбоогүй л дээ хэмээн их сонин түүх ярьснаа. Манай ажины гарыг нь бүр илж базаад. За тэгээ амжилт хүсье. Энэ үдсэглэн энэ бүтээлэл чамааг од болгон штэ хэмээн цаанаа л нэг өөр зүйл хүсээд байгаа мэт л хэлж харагдана. Оройн нь манай хүн урлан дээрээ байж байхдаа ахлах руугаа залгаад наад Кан уран бүтээлч чинь надаас өөр зүйл хүсээд байх шиг байна. Надад маш тухгүй байна. Гэхэд өөдөөс нь за зүгээр штэ. Энэ үдсэглэн чамд ямар чухал гэдгийг мэдж байгаа штэ. Тэгээд бүр тасон галерейд гэхлээр хэр оргийн хүнд олдохгүй боломж шүү. Яаж хийж байгаа тэсээ дуусга хэмээн хэлж харагдана. Утсаа тавьчихад байж байхад өнөөх авдарнаас нь яг л ховстож байгаа мэт ахаад л нөгөө хүн шивнэж буй мэт чимээ гарахтай зэрэгцэн туслах сурагч бүүсүүн ороод ирдэг. Энэ үдсгэлэнгээ яах их тухайга ярилцаж байснаа гинтэл ярианд бүр өөр тийшээгээ хазаахад энэ сурагч бүүсүүн бүр багштай багшаа би танд сэтгэлээ илчилсэн штэ те. Би одоо жоохон хүүхэд биш болсон гэснээр шууд манай хүнийг үнсэх гэж дайрдаг шүү бүр. Хамгийн сонин нь манай хүн ч гэсэн үгүй гэхгүй өөрөө бүр яг үнсэх гэж ойртож байснаа гинтэл ухаан ороод ашгүйнийг зогсоож чаддаг. Маргааш нь жуулж манай хэд өнөөх авдрын тухай шинэ концепт санаагаа ахлахтаа танилцуулж байхад манай ажийн өмнөх шүн болсон яг л алдаа хийх төгсөн үе бодсноо. Энэ авдар нөгөө хүний дотор нуугдсан нөгөө шунал тачаал хүслийг өдөөдөг гэдэг сэдв байвал яаж байна?
гэснээр ашгүй нэг ахлахт нь таалагдхан тэр. Авдрыг үцэглэн танилцуулах сэдвээ олчихсон тул манай гурав шууд л ажилдаа орох ба өмнө нь босон зүйлсээсээ болоод манай ажийн сурагч үүсүүтэйгээ өмнөх шигээ энгийн байж огт чадахгүй л байдаг. Тэгснээ тэр оройно гэртээ ирснээ өнөөх цагаан хоолтон чинь өмнө нь дүүгээ ирэхэд хийж өгч байсан стейкний үлдэгдэл махыг шарж идэж үзээд л нэг тийм яг л өөрийнх нь хэлсний дагуу тэр авдар манай хүний дотоод нууцхан хүслийг өдөөгöd байгаа юм шиг. Тэгснээ бас хэдийнээс салсан экс нөхөрлөөгөө ярин их л болгоомжтойгоор нөгөө уучлаарай охин утсаа авдаггүй, охинд хилээд өгөөч, эсвэл утсаа аваачаад өгөөч төгхгүй. Би газ ярьчихъя гэхэд экс нөхөр нь одоо бололтоо хоёулаа ингэхгүй гэж тохирсон биз дээ гэснээр шууд л уцаа тасалчихдаг. Маргааш нь ч болоход өнөөх уран бүтээлийн хуулбар энтэргээ сүрдүүлээд байсан айл 10 жилийн өмнөх экс найз залуу нь сургууль руу бүр албан ёсоор өргөдөл явуулчихсан байх ба тэр нь бүр явж ахлах профессор дээр нь очисноор ёстой л нэг асуудал эхлэндэ. Манай хүн ч хэдийнэ ахлах дээрээ дуудагдаад ирчихсэн байх ба би нөгөө наадахыг чинь зохицуулнаа. Угаасаа би хуулбарлаагүй юм чинь би шүүхтэн, би өөрөө зохицуулнаа. Химэн хилээд бөхөлцөхөд ахлах нь ёстой нэг тас загинж гардаг. Ийм том ажлын өмнө ийм тэнийг асуудалд орооцолцож байдаг чи нэрэ. Шүүхийн шийдвэр чинь тийм хурдан гардаг гэж бодоо юу? Тэр хүний зөвч бай, бурууч бай нэгэнт ингээд өргөдөл ирчихсэн тул одоо асуудал үүсэх нь ойлгомжтой. Тэр тусмаа уран бүтээлч кан иймэрхүү уран бүтээлийн хуулбар гих асуудлыг үзэн яддаг чи мэднэ үстэй. Тиймээс тохиролцоод ч хамаагүй яасан асуудлаа шийд. За ер нь чи энэ төслөөс гар гээл ёстой л нэг тас хийтэл нь хэлхэн тэр. Гэр бүлийн асуудал тэгснэ одоо бүр энэ том чухал ажлынх нь өмнө ийм балаа нэг асуудал гараад ирсэн. Манай аажийн ч хөрхи сэтгэлээр унан ганцаарх нэг газар ууж сууж байгаад тас усарчдаг. Тасархаас өмнө охинлууга залгалаа гэтэл өнөөх сурагч үүсвэрүүгээ залгачихсан байснаар ашгүй сурагч нь ирж аваад урлан дээр нь аюулгүй оруулж өгөх ба таг согтуу манай аажийн аманда миний охин би охинтойгоо уулзмаар байна хэмээн дахин давтаж хэлэн уйлж эхэлдэг. Сурагч үсүүнч багшаа та зүгээр үү? За та түр суужий. Би уух зүйл хийгээд өгье гэхэд манай хүн гинтэл сурагчаа барьж аван шууд л үнсэж эхэлснээр нөгөө сурагчтайгаа юу яачихan тэр. Гэхдээ нэрэл энэ авдар ирээд авдрын түлхүүр яагаад ч юм олдоод тэгээд авдрыг нээснээс нь хойш манай хүн нэг сонин багаар өөр хүн болоод байгааз. Нэгэнтээ том төслөөс хасагдсан манай хүн энгийн ажилдаа ороод хичээлээ зааж эхлэх ба ард нь нэг юм сонин зүйлс хальт харагдаад л эхэлдэг. Туслах хоёр сурагч нь ч багшаа энэ бүх гол санаа таних штэ. Та гарчглаар бит хоёр яаж энийг амжилттай дуусгах юм бэ? Та яаж ийж аваад буцаад ороод ирэлтээ. Хэдүүлээ хамтдаа энэ төслөө дуусгая. Бит хоёрын анкет дээр ч гэсэн энэ ажил маш чухал штэ хэмээн дахин гуйснаар манай хүн ч ахаад нэг оролдоод үцхээр болдог. Нүүр амаа жимбитл будаад улаан өндөр өсгөт энэ төр өмсөөд ахлах дээр орон ахин нэг удаа гуйтал ахлах нь би чамайг өөрийнхөө хүслээр энэ төслөөс гаргаад байгаа юм биш штэ. Эхлээд зүгээр л энэ асуудлаа шийдэх. Тэрний дараа хоёулаа ярилцъя л гин. Өөр аргагүй болсон манай хүн өнөөх хогийн экс найз залуу дээрээ духтууд өрн мөнгөтэй очиж уулзсан ч өнөөх нь мөнгийг нэг харснаа чи намайг зөвхөн мөнгө хүсэж гин гэж бодоод байгаа юм уу? Би мөнгөний ямар ч асуудалгүй хүн гэдгийг чи мэдэн штэ. Өөр нэг зүйлийг би хүсээд л байгаа штэ гэдэл балиар сэжгийн донтой нүдээр манай хүн рүү харж эхлэх нь тэр. Кадр солигдоход манай ажийн зочид буудлаас гарч ирж харагдах ба юу болсон нь ойлгомжтой. Хогийн экс найз залуу нь уран бүтээл хуулбарсан энтер гэж сүрдүүлж байгаад манай хүнээс бөө мөнгө аваад зогсохгүй хүчээр шахуу унтсан л болж таардаг. Охинтойгоо огт уулзаж ярьж чадахгүй байгаагаас гадна согтуудаа сурагчтайгаа унтчихсан. Тэгээд ч болоогүй дарамтанд орсноосоо болоод хогийн экстэйгээ хүчээр шахуу нэг оронд орчихсан манай ажийн ёстой л нэг сүр сүлдэхүү болчихсон мэт шалан дээрээ хэвтэж харагдана. За ингээд сар зүйлс зөндөө босон ч ашгүй нэг том асуудал шийдэгдсэн тул хоёр сурагчтайгаа уулзсан төслийн ажлаа үргэлжлүүлэх цаг бага үлдсэн тул ёстой л нэг өдөр шүнгүүл сууж эхэлдэг. Гэтэл өнөөх гайтай экс нь өгсөн өргөдлөө огт буцаагаагүй байсан тул өчнөө олон удаа залгасаар байгаад ашгүй нэг холбогдоод урлан дээр авчирж ирээд уулзахад өнөөх хогийн экс нь чи одоо надтай яаж харьцаад байгаа юм бэ? Одоогийн нөхцөл байдлыг харуул чи надаас гүйж харьцах ёстой доо тий. За өөрөө мэд. Үнэхээр хүсээд байгаа бол шүүхтээр уулзъя хэмээн хэлснээ урлангаас нь гарах гээд явтал 왜 이래? 야, 김아진! 야, 나와봐! 생겼다고!
Гиснээс манайхаа таад анзаарсан бол тоороо 200к сав хүрэхэд бүр жоохон завилчихсан байлаа шүү. Тэгэхээр яг энийг үзэж байгаа манай сапа дараагүй хүмүүс ахын бол яг одоо гяс сапа дараарай. Манай сапа дарсан бамбарнууд бол зүгээр лайк шеэрээ хийхэд болно шүү. За буцаад кинонд орцгоё. Маргааш өглөө нь манай хүний утсанд X найз залуу гаргасан өргөдлөө буцаага татсан байна гэх мессеж ирснээр их л баярлаад ахлах дээрээ очиод ахлахаа би асуудлаа шийдчихлээ. Би тань чийдэж чадна гэж хэлсэн бистэ. За одоо би буцаад багаа аваад ажилдаа орлоо шүү гэтэл ахлах нь асуудлаа шийдчихсэн чинь сайн л байна. Гэхдээ харамсалтай нь уран бүтээлч Кан үдсгэлэнгээсээ чиний нэрийг хасчихсан байна лээ. Надад ч гэсэн маш харамсалтай л байна. Одоо надад хийж чадах зүйл юу ч байхгүй боллоо. Битгий урам хугараарай. Дараагийн үцэглэнгүүд дээр хэдүүлээ илүү сайн хичээж илүү оролцгоё гэх юм дээр. Өнөөх сүрхийн мундаг Кан гэх уран бүтээлч нь манай хүн рүү хандраад энэ ахлахаар нь дамжуулаад хэд удаа оройн хоол идэ энтер гэсэнд нь манай хүн очоогүй болохоор албаар бойкотлож өөрийнхөө үцэглэнгээсээ хассан юм байлээ. Өөрийн хамаг цаг хугацаа, эд хөрөнгө, бие мах бодоо өөртөл зориулж байхад төгсгөлд нь ийм хариу авсан манай хүнч бүрэл цөхөрч гсэн янзтай урлан дээрээ сууж харагдана. Эмэгтэй туслах сурагч кинонч манай хүн дээр ирчихсэн сэтгэлийг дэмнэх гээд ярилцаж сууж байх ба өөрийн ирээдүйн төлөвлөгөөгч ярьж эхэлдэг. Ууг нь сургуулаа төгсөөд гадагшаа профессорч сурмаар байгаа. Даанч арга ирэн санхүүгийн чадамж султвал боломжгүй л байна. Тэр үүсвч гоё юм аа. Хэдийнэ тэтгэлгээ авчихсан. Сургуулаа дуусгаад Америк явна гэсэн хэмээн хэлэхэд манай ажийн өөдөөс нь яагаад ч юм бүүмэд уучлаарай хэмээн их хэл гимжсэн шинжтэй хэлдэг. Учир нь манай хүн энэ хоёр сурагчийнхаа аргэр боломж бололцоог нь сайн мэддэг тул уг нь энэ үцэглэнгээ гоё дуусгаж чадвал араас нь өөрийнхөө профессорын ажиллаач дуусгах байсан. Тэгсэн бол тэнхмийн эрхлэгч болох боломж нь нээгдэх байсан. Тэгээд тэнхмийн эрхлэгч болсныхаа дараа энэ сурагч кинодоо гадагшаа сурах тэтгэлэг зохицуулж өгнө гэж битүүхэндээ төлөвлөж байсан л болж таардаг. Одоо ч тэгээ худлаа боллоо доо. Багшигаа уучлаарай гэдэл өрөөнөөс гарахад сурагч кино дотроо тэрмүү ахлах профессор Новш. Тэр Новш манай багшийг энэ асуудлуудаас хамгаалж чадсан бол багш асуудалгүй үцэглэнгээ дуусгаад бүр цаашлаад надад тэтгэлэг олж өгөх байсан юм байна шүү дээ. Тэрмүү хинт чирэггүй Новш гэдэл бүр маш их үзэн ядсан шинжтэй л харагдана. Мэдээж л яг цаана нь өнөөх дүйжүү автор. Үзэн ядалтандаа сохорсон сурагч киноч нүүр амаа сүрхийг их чинь будаад гаднаас авсан аяхтай кофенд нэг бодис холж байгаад шууд ахлах профессор руугаа орхон тэр. Нөө профессороо би харин танаас карьерийн зөвлөгөө авах гээд нэрээ танд энэ кофе авсан маа гэд өгөхөд өнөөхөнд шууд лаваад уучдаг. Би харин нөгөө сургуулаа төгсөөд гадагшаа явмаар байгаамаа яах уу ийх үү гэд ярилцаж байхад ахлах профессорын нүдэнж бүрсийгээд толгоонч эргээд л эхлэх юм тэр. Сурагч киноч шууд босч ирээд хувцаа өвөр дээр нь гарч суугаад бас л нөгөө юу яачихдаг. Хамгийн амир нь сурагч кино бүр утсан дээрээ бичлэг хийгээд нуугаа тавьчихсан л байхан тэр. Үүнийг нь харсан ахлах профессор ч ястай л нэг твдэн чи яг юу хүсэж байгаа юм бэ л гэд. Энэ охин ч гэсэн өөрийн хүссэн зүйлээ хийхин тулд бүр юу ч хамаагүй хийж байгааз. Тэр авдартай бас л холбоотой ч юм шиг. Төд удалгүй цагаан хоолтон манай ажийн бүр гэртээ сайхан стейк хийчихсэн сууж байхад ахлах нь залгаснаа. Би гадагшаа сургалтанд явахаар болчихлоо. Тийм учраас чи өөрөө энэ үцэглэнгээ ахлаад дуусгаарай хэмээн хэлдэг. Өөрийн ажлын өрөөнд сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсон гэх бичлэгэн задарна гэж айсан ахлах профессорт мэдээж өөр арга зам үлдээгүй л гэсэн үг. Ёроолдоо тултал гүнж гутарчихсан байсан манай хүнч бүр инээд алдаад буцаа төслийн буюу үцэглэнгийн ажилдаа орох ба өдөр шөнөгөө махшаарж идээд л өнөөх сурагч үүсүүтэйгээж бүр яг л янаг амаргийн харилцаатай болчихсон л харагдана. Бүх зүйлс яг буцаад хэвэндээ ороод үцэглэнгийн ажил үргэлжилж байхад сурагч кино яагаад ч юм өнөөх авдрын хажуу зогсож байснаа бүр албаар санаатаагаар нууцаар бичиж авсан өнөөх балиар бичлэгээ шууд ахлах профессорын эхнэрлүү нь явуулчихсан тэр. Маргааш нь мэдээж л энэ бичлэгнээс болоод арга эртэнд бөө юм хэдийнэ болчихсон ахлах профессорч манай хүнийг урлан дээрээ ганцаараа байж байхад нь такс октоо орж ирснээ шууд л орилж гарна. Манай ажинч бүр гайхан ахлахаа та юу хийж байгаа юм бэ? Та гадагшаа сургалт руу явчихаагүй илүү гэхэд өөдөөс тэр новшийн сурагч киноч нь хаана байна? Чи ер нь энийг хийлгүүлсэн үү? Чи л энэ төсөл дээр үргэлжлүүлж ажиллах гээд ингэсэн байна те? Чи сурагчаараа ийм балиар зүйл хийлгсэн байна тийм үү? Хэмээн орилсоор манай хүн рүү дайраад шууд л хоолойг нь боож эхэлдэг. Манай хүн ч ашгүй нэг юмар цохин өөрөөсөө холдуулахад ахлах нь ингээд бүх зүйл дууслаа новш гэж би ганцаараа унана гэж бодож гин үү? Унахаа хөрвөл хамтдаа унана заа юу? Харж байгаарэ хэмээн баараг л хараагаад өрөөнөөс гараад явхад
거기서 Кадр солигдоход манай хүн ороо налаад газар суучихсан бас л охин лугаа дууд шуудан явуулж харагдах ба миний охин ээж нь байна. Ээж нь алдартай уран бүтээлчин маш том үзэсгэлэнд оролцож байгаа. Ээж нь удахгүй алдартай хүн болоод маш их мөнгө олно. Тэгээд охиныхоо хүссэн бүх зүйлсийг авч өгнө. За тэгээд хоёулаа хамтдаа жаргалтай амьдарцгаая. Охиндоо хайртай шүү гэж хөөрхи их л өрөвдөлтөй хэлж харагдана. За ингээд үцэглэнгийн яг өмнөх өдөрч ирж өнөөхт вижу нэртэй авдрыг манай хүнээ урлангаас үцэглэнгийн тэнхэм рүү зөөхөр болоход өмнө нь зөөж авчирсан хоёр хүн нь нэг өргөж үзснээ пүү юу вэ өмнөхөөс хав илүү хүнд болчихсон байх шүү те хэмээн хоорондоо ярилцаж харагдана. Манай хүн ч өөрөө өнөөх авдар дээр ирчихсэн одоо баарг л нялхамраг гэж хэлж болох үец өнөөх сурагч үүсүүгээ хөдөлчихсөн. За ингээд хэдүүлээ энэ их адал явдлын дараа хүссэн хүлээс үцэглэнгээ маргааш эхлүүлэхэндээ те хэмээн ярилцаж байхад гинтэл хөтлөж бүх хүн нь өнөөх байн гарч ирээд байгаа эвгүй сүнс болчихсон байхан тэр. 걱정이지. 잘 작동할까? 걱정 마세요. 그래. 힘이 됐어. Кадр солигдоход манай хүн бүр сандарч төгдөрчихсэн байдалтай X нөхөр рүүгээ залхан байна уу охин дуцаа өгөөтгөө би муухай зүү зүүдлээ охин санаа зовоод байна гэхэд X нөхөр нь бүр л аргаа барсан байдалтай өөдөөс нь одоо болоод өгөөчтэй бидний охин хэдийнэ өгчихсэн хэмээн хэлснээр энэ бүх ойлгомжгүй зүйлсийн ард яг юу болоод байгаа тухай хэдүүлээ одоо л нэг ойлгож аавна. Яг үнэндээ манай ажийн өмнөх жил тэр хувийн үцэглэнгээ гаргах гээд өдөр шөнөгөө маш завгүй нөхөр охиноо ч анзаарах завгүй ажиллаж байсан ба охин нь нэг өдөр хар усан борооноор гадаа ээжигээ хүлээж аваад осолд ороод өнгөрсөн юм байлээ. Тэрнээс хойш манай хүн ерөнхийдөө бол гүн сэтгцийн хямралд ороод юу болсон тухайга мартаж сандаг болчихсон. Мөн үүнээс нь болоод нөхөр нь орхиод явчихсан л болж таардаг. Энэ бүх муухай зүйлсээ эцэст нь нэг сансан манай хүнч ер нь энэ үдсэглэн, энэ ажил, энэ карьер яг юу юм? Би энэ новшийн зүйлсүүдээс болоод охиноо алдчихсан юм байна хэмээн дахин толгой дотроо бодон асар том лантуу авч очоод маргааш үдсэглэнд ороход бэлэн болчихсон байгаа өнөөх Монголоос ирсэн хараалтай авдар гихчийг шууд балбаж гардаг. Хид балбаж байгаа цоожийг нь эвдлээд авдрын тагийг онгойлгохтол дотор нь X найз залуу ахлах профессор болон нял хамраг үүсүүгийнхэн цогцос хэвтэж байхан тэр. Манай хүн ч орилоод л унан ёстой юу болоод байгаа тухайгаа ч ойлгохгүй самуурч эхлэхэд гинтэл өнөөх туслах сурагч кинон гарч ирснэ галзуу мэтл инээж байснаа тэр өгсөн хүмүүс яг юу болсон тухай тайлбарлаж өгдөг. Яг үнэндээ нөгөө хогийн X найз залуу нь урлан дээр нэрчгээд гарах гэтэл манай хүн өөрөө хаалгаа төгччихсэн ба шууд л очоод алхаар цохиж алсан. Ахлах профессороо ч гэсэн сүүлд урлан дээр нэрээд гарахтаа доошоо зүхтахад манай хүн өөрөө очоод алсан. Бүрч болоогүй өнөөх нял хамргаа ч гэсэн авдрыг нь онгойлгох гэж байсанд нь харамлаа түлхэхэд санаандгүй ард агзаараа үлгүүрэн зоогдоод өгчихсэн л болж таардаг. Ерөнхийд нь базаад яривал манай хүн бүүрл анханасаа өөрийн буруугаасаа болоод охиноо алдан тэр цагаас хойш сэтгцийн асуудалтай болсон. Мөн энэ Монголоос ирсэн хараалтай авдар гихч нь яг л манай эдийн таамагласны дагуу бүр жинхнээсээ хүмүүсийн дотоод бүр гүндэн нуугдчихсан байдаг дур хүсэл, тачаал, шунлыг нь гаргаж ирдэг нэгэн төрлийн хараалтай байсан. Тийм л учраас энэ авдартай холбогдож тэгээд бүр онгойлгосон цагаас нь эхлээд манай хүн хэдий цагаан олтон ч гэсэн мах идэх нууцхан хүсэл нь болон хин нэгэнтэй унтмаар байсан хүсэл зэрэг нь сэтэрч гарч ирсэн. Эрэгтэй сурагч үүсүүгийнх нь багштайгаа хайрлалцмаар байсан хүсэл болон эмэгтэй сурагч Хяногийн гадагшаа өөр улс оронд эрдмийн зэрэгээ ахиулах хүслүүд нь ёстой л нэг сэтэрч дэлбэрч гарч ирсэн л гэсэн үг. Их л даруухан ажил хэрэгч багш болон хичээл сурлахаараа тэргүүлдэг байсан сурагчид одоо ямар амар болчихсон, ямар аимшигтай үйлдэлүүдийг хийж байгаа нь тэр авдартай холбоотой гэж ойлгож болно. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай айжинч бүр айд сандран өөрийн хийсэн зүйлдээ ч итгэхгүй алхаж явсаар үцэглэн гарах байшингийн дээвэр дээр нь гарахад эмэгтэй сурагч Хянанч бүр улангасчихсан. Багшаа сэргэлдээ хэдийнэ болоод өнгөрсөн зүйлсийг зүгээр л мартчихъя. Тэгээд маргааш үцэглэнгээ амжилттай хийгээд та надад
надад итгэлэг олж өгнө штэ. Алуу хурдл доошо бууя хэмээн бааргал загнаад манай хүн лүү дайрч эхэлдэг. Гэтэл үүнтэй зэрэгцэн гинтэл барилгын доороос манай хүний чихэнд охиных нь хоолоогоор ээжээ явъя гэх чимээ сонсогдоход хэдийнэ ухаан санаа самуураад бүр орон гарan болчихсон манай хүнч миний охин ээж нь очлоо хэмээн хэлэн барилгын дээвэр дээрээс унан амиа алдаж буугаар кино маань дуустдаг. Бид нар бүгд л дотроо төрөл бүрийн шунал хүсэлтэй. Гагцхүү олуулаа нийтээр амьдардаг энэ нийгмийн дүрм журам захирагдан зарим нэг шунал хүслээ дарж амьдардаг. Харин энэ шунал хүслүүд бүгд ил гарвал ямар аюултай зүйлс тохиолдож болох тухай арай өөр өнцгөөс харуулсан маш гоёмсог нэгэн уран бүтээл байлаа. За ямархуу байна. Монголгийн холбогдоод ороод ирэнгүүт бас сонирхолтой байгааз. За тэгээ дараагийн кино бааргал 200k-гийн спешиал болж орж магадгүй л болж байна да. Одоо бааргал 1000 саб үлдчихсэн тул сабаа дараагүй манай хүмүүс яг одоо сабаа дараарай за. За тэгээд дараагийн кино нэх удахгүй тул манайхан юу их мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.